Сайн байцгаана уу эрхэм найзуудаа, Ламаа байна. Та бүхэн одоо дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ хөтөлбөрийг үзэж байна. Энэ нэвтрүүлгээр бид өдөр бүр хөрш зэрэгэлдээ бус нутгууд болох Бурят, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятад улсад өрнөж буй онцлог үйл явдлуудыг хүргэдэг үлээ. Харин 7 хоногийн төгсгөлд бид хамгийн онцлог сурвалжлагуудыг шүүж, товч дүгнэлт хийдэг юм. Ингээд сүүлийн 7 хоногийн онцлог агшнуудыг хамтдаа үздэцгээе. Урагшаа. Агуу ялалтын 80 жилийн ойд зориулсан 12 дахь удаагийн гар бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо. Улаанбаатар хотын зөвлөлийн цом тэмцээнд бүх насны 50 гаруй баг хэдэн зуун үзэгч цуглан мартагдашгүй сэтгэл хөдлөлтэй тэмцээн зохион байгуулагджээ. Аваргын тавцанд ямар баг гарч энэ улирлын хамгийн ширүүн тулаанууд хэрхэн өрнөв? Үүнийг Буриатад ажиллаж буй манай сурвалжлагчид одоо хүргэх болно. Хэд хоногийн турш КСК спорт зал гар бөмбөгийн спортыг эрхэмлдэг хүндэлдэг хүмүүсийн цугларалтын гол цэг болж хувирлаа. Энд волейболын хотын зөвлөлийн цомын төлөөх тэмцээн болж 50 гаруй баг шилдэгүүдэд тодруулахаар хүч сөрөн өрсөлдсөн юм. Гар бөмбөгийн 12 дахь удаагийн нээлттэй тэмцээн болох хотын зөвлөлийн цомыг эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Тэмцээний хаалтын ёслолд хотын захиргаа болон хотын зөвлөлийн гишүүд оролцож, тамирчдад мэдчилгээ дэвшүүллээ. Эрхэм нөхдөө Улаанбаатар хотын дарга болон нийт спортын салбарын нэрийн өмнөөс энэ гайхамшигт тэмцээн амжилттай өндөрлсөнд халуун баяр хүргэе. Үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй жинхэнэ тулаанууд өрнөлөө. Та бүхэнд талархал илэрхийлье. Гар бөмбөг бол хамгийн сонирхолтой үзүүштэй багийн төрлүүдийн нэг. Дэлхийд даяар сая хүн волейбол тоглодог. Манай хот, манай Буриатын хувьд хамгийн олон хүнийг хамардаг спортын төрөл юм. Хотын зөвлөлийн нэрмж цомыг гар бөмбөгийн төрлөөр зохион байгуулж байгаадаа бид баяртай байна. Энэ бол үе үеийн тоглогчдыг нэгтгэгч спорт юм. Мэргэжлийн туршлагатай тоглогчид өрсөлдөж байгааг харж байна. Сайхан зохион байгуулжээ. Хамгийн гол нь тоглогчдын эрч хүч тэмүүлэл юм. Наснаас үл хамааран тоглолтууд маш чанартай, сонирхолтой боллоо. Үнэхээр гайхалтай байлаа. Тэмцээн нэг амьсгаагаар сэтгэл хөдлөм уур амьсгал дунд болж өнгөрлөө. Ийм арга хэмжээ зохион байгуулсан хүн бүрт талархал илэрхийлье. Үнэхээр олон хүнийг хамруулсан энэхүү хотын зөвлөлийн цомын тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохиогддог. Бид ч байнга оролцохыг хичээдэг. Тэмцээнийг Улаанбаатар хотын зөвлөл, хотын захиргаа, биеийн тамир спортын хороо болон Буриатын волейболын холбоо зохион байгууллаа. Андрей Слепнев, Доржичий Допов, новости дня. Тэрэлтэд хөдөлгүүрээс дутахгүй чанга. Улаанбаатар хотод Urban Sound наадан болж Сибирийн өнцөг булан бүрээс ирсэн автомашин сонирхогчид хамгийн хүчирхэг дугааралтай хөгжмийн эзнээ тодрууллаа. 24 чанга аригчтай Opel, шинчилсэн Gazelle, домогт Nissan Skyline хүртэл оролцсон энэ тэмцээнд хэн өрсөлдөгчдөө чимээгээр даран төрүүлж цомын эзэн болов. Ингээд дууг тултал нэмж дараагийн сурвалжлагад анхаарлаа хандуулцгаая. Бид автоградын талбай дээр ирээд байна. Энд өнөөдөр жинхэнэ утгаараа хөгжилдөж шуугиж байна. Учир нь Urban Sound нэртэй автохөгжмийн наадан болж байгаа бөгөөд машин чанга дуутай байх ёстой гэлцдэг сонирхогчид энд цугларч мөнгө төсөв харамгүй оролцож байна. Чанга бас содон ингэж л Urban Sound наадмыг тодорхойлж болно. Анх 2019 онд эхэлсэн уг наадам жилд 2 удаа нээлт болон хаалтын арга хэмжээгээр зохион байгуулагддаг. Одоогоор 50 орчим оролцогч бүртгүүлсэн. Гэхдээ бид илүү олон хүн ирнэ гэж тооцож байгаа. Энэ жил Ирхүү хотоос бүрэн бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Мөн Чита, Ангарскаас ч хүрэлцэн ирсэнд тусгайлан талархал илэрхийлье. Машиныхаа хөгжмийн хүчирхэг дууг дуулахын тулд эдгээр залуус хүч хөдөлмөр хөрөнгө мөнгөө хармалдаггүй юм. Энэ Toyota Duet автомашин байна. Энэ бол манай багийн гишүүн Сергей Пометовын машин юм. 24 ширхэг Arnold тойр чанга яригч 11800 ваттын Apocalypse өсгөгчөөс бүрдсэн хөгжмийн системтэй юм а. 11800 Apocalypse. Айхтар шанга дуурах уу? Өнөөдөр л анхны дууралтаар нь мэдэн дээ.
Зарим оролцогчид анхаарахад хинж төсөөлөхгүй төрлийн машинуудыг бүрэн өөрчилсөн байдаг ажээ. Для этого авто. SPL төрлийн тохиргоо сабвуферийн холбоо 2 ширхэг асаа өсгөгчтэй. Яагаад газель гэж гардуур байсан бохоггүй юу? На фестиваль Наадамд бусад хотуудаас ирсэн төслүүд ч оролцож байна. Тухайлбал эрхүүгээс Янзын Opel Astra ирсэн байна. Opel Astra. Энэ сонирхолтой түүхтэй машин шүү. 2008 оны Opel Astra E-ч юм. Жирийн байдаг л нэг машин байсан ч аажмаар төслийн үрээнд хөгжүүлсэн юм. Маш их цаг хүч хөдөлмөр орсон. Дуу тусгаарлалтаас эхлээ кузовын бэхлэгээ хүртэл бүтцийн үед бүгдийг нь дахин хийсэн. Дууны хөгжмийн үед гэвэл хаалганы автсанд 12 хос 20 чанга эргэж, 6 хос рупер, 4 ширхэг 12-ийн сабвуфер сурлуулсан. Также для гостей Үзэгчдэд зориулж автомашины үзэсгэлэнч зохион байгуулсан байна. Энд та домогт Nissan Skyline, Toyota Celica болон бусад олон гайхалтай машинуудыг харж болно. Энд хуучны олон төлөөлөгч байна. Эзэд нь машинуудаа маш их анхаарал тавьдаг. Өвлжин гаражтай хадгалж байгаад жилд ганц удаа ийм арга хэмжээнд авчирч олон нийтэд гоё сайхныг нь харуулдаг юм. участников Оролцогчдыг шинэхэн сонирхогч, мэрэгжилтэн гэсэн хэд ангилалд хуваажээ. Эхний шатанд бид нүүр чиглэлийн хэмжилт хийнэ. Мөн анхан шатнаас эхлээд экстрим зэрэглэл хүртэл ангилагдана. Дараагийн шат бол SPL тэмцээн. Яг сабвуферийн үзүүлэлтийг шалгана. организатором соревнований Энэхүү уралдааныг 2019 оноос хойш Автоград болон Urban Sound техникийн баг хамтран зохион байгуулж байна. Ялагчдад цом дурсгалын шагналууд гартуулжээ. Андрей Слепнев, Доржи Чайдопов. Новости дня. 30 жилийн өмнө ийм өвчтнүүд заавал нийслэл бараатахаас өөр аргагүй байсан бол өнөөдөр Ирхүү хот өөрөө ийм хүнд мэс заслыг хийх чадвартай болжээ. Төв эмнэлэгт мэдрэл болон шүрмсэн гэмтсэн гарын сарвууны бүтэц сэргийх маш нарийн хүнд мэс заслыг амжилттай хийсэн байна. Орон нутгийн мэс засалчид ямар шинжилэл дэвшилтэд арга барил ашиглаж байна вэ? Мөн яагаад Приангарский иргэд одоо 1000 км-ийн цаанаас тусламж хаах шаардлагагүй болсон бэ? Хамтдаа үздэцгээе. Энэ бол нэг хүнд мэс заслуудын нэг гарын дээд мөчний сэргээн засал юм. Ирхүү мужийн клиникийн эмнэлгийн мэс засалчид энэ эрэгтийн гэмтсэн гарыг сэргээж байгаа юм. Түүний холбоосын бүтэц болон захын мэдрэлийн эдүүд гэмтсэн байжээ. Жил бүр энэ эмнэлэгт 2500 гаруй ижил төрлийн мэс засал хийгддэг бөгөөд хамгийн гол нь өвчтөнд бүрэн ая тухтай амьдралд нь эргэн ороход туслах явдал юм. Бичил мэс ажилбарын тасаг нь Ирхүү хот болон Ирхүү мужийн иргэдэд зориулагдсан гол түвэн юм а. Гарны гэмтэл болон гэмтлийн үр дагавартай өвчтнүүдэд тусламж үзүүлдэг тэдгээрийн дотор хамгийн хүнд гэмтлүүд нь ч багтдаг юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ийм төрлийн мэс засалд шинэ хандлага шаардлагатай байдаг аж. Арга техникүүд байнга өөрчлөгдөж боловсронгуй болж байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинжилж байгаа юм. Денис Корнилов онцолж хэлэхдээ бичил мэс заслын салбарт тасралтгүй шинжилэл зайлшгүй хэрэгтэй гэнэ. Бичил мэс заслын болон сэргээн босголтын мэс заслын тасагт ашиглагдаж буй бүх технологиуд инновацийн жишээ гэж хэлж болно. Учир нь бид маш жижиг бүтцтэй эдүүд дээр ажилладаг. Зарим тохиолдолд бидний хэрэглэдэг оёдлын материалыг нүдээр бараг ялгах боломжгүй ч бий. Өнгөрөх 30 жилийн хугацаанд мэс заслын салбар маш том замыг тууллаа. Өнөөдөр бидэнд орчин үеийн ангаах ухаанд байдаг бараг бүх төрлийн мэс ажлын эмчилгээг хийж чадах шилдэг мэргэжилтнүүд байна. Ирхүү мужийн иргэд энгийн нөхцөлд тусламж авахын тулд Москва эсвэл Санкт-Петербург руу явах шаардлагагүй болсон. Ирхүүгийн мэс засалчид өөрсдийн багш Ахмад Уинхний уламжлалыг нэр төртөө үргэлжлүүлж байна. Энэ нь Приангарын иргэдийн эрүүл мэнд найдвартай гарт байгаа гэсэн үг юм.
Төмөр зам дээрх домог Читад ялалтын галт тэргийг бэлтгэж байна. Энэ бол дайны жилүүдэд зохион бүтээж байсан агуу ялалтын бэлэг тэмдэг болсон уурын галт тэрэг юм. Энэхүү түүхэн дурсгал ямар мэдрэмж төрүүлж нутгийн иргэдийн сэтгэлд хэрхэн хоногшиж байгааг болон баярын аялалд зориулсан бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгааг дараагийн сурвалжлагаас үзээрэй. В локомотивном депо уже вовсю идет. Зүтгүүрийн депод 5 дугаар сарын 9-нд болох ялалтын баярын бэлтгэл ажил өрнөж байна. 1955 онд үйлдвэрлэгдсэн энэ нэр хүндтэй авраг галт тэрэг тун удахгүй дахин төмөр замдаа гарч Оросын хувьд хамгийн их утга учиртай баярын бэлэгдэл болох гэж байна. Агуу их орны дайны сүүлийн жилүүдэд алдарт инженер Лев Лебединский зохион бүтээсэн энэхүү хүчирхэг уурын галт тэрэг аль хэдийн ялалтын нэгэн төр төрөх болжээ. Гэхдээ зөвхөн техник төхөөрөмж төдийгүй уг галт тэрэгт ажилладаг хүмүүс нь ч онцлог юм. Ялалтын цуваа төслийн эхний өдрөөс 5 жилийн туршид Михаил Гимаев энэ уурын галт тэрэгний байнгын машинчин байсаар иржээ. Ажлын хувцастай явахад нь түүнийг өнөөгийн хязгаарын хууль тогтоох хурлын гишүүн гэж танихад ч бэрх байдаг. Үндсэн мэргэжлийн машинист бөгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр Михаилийн хувьд халуун дулаан дурсамжаар дүүрэн өдөр юм. Михаила наполнена теплыми воспоминаниями. Найзуудтайгаа уурын галт тэрэгээр явж байлаа. Гэтэл нэгэн тосхны эмээ өвөөр гарч ирсэн юм. Өвөө нь эмээгээ түшиж, эмээ нь ялалтын улаан түгийг намруулан алхаж байсан. Энэ бол бусын удал шүү. Бяцхан тосхон шүү дээ. Унах шахсан хашаатай хуучны байшин. Бидний үхтэж байгаа нь тэр юм. Бид ч даллаж мэндэлсэн. Бид ямар ч суурин газар өртөөнд ойртсон уурын галт тэрэгний онцгой дуу тохиогоор мэдлдэг юм. Энэ дууг өөр юутай ч андуур харахгүй. Хүмүүс бүгд гарч ирээд дахин дуу тохиогоо дуургаач гэж гар дөхдөг шүү. Ялалтын галт тэрэг төслийн цар хүрээ жил ирэх тусам тэлж байна. Энэ жил өвөр байгалийн хязгаарт нийт 16 өртөөгөр аялна. Өртөө бүрт оршин суугчдыг баярын концертын хөтөлбөр хүлээж байна. Манай бүс нутагт 2 ширхэг ретро галт тэрэг аялах бөгөөд эхнийх нь Амур мужийн зүгээс хөдөлж 5 дугаар сарын 9-нд Чита хотод ирнэ. Энэ уурын галт тэрэг Петровск, Забайкальскаас Забайкальск хүртэл бүх нутгаар дайран өнгөрнө. Одоо алдарт Лебедянкагийн баг хамт олон тоног төхөөрөмжөөр шалгаж явах хэд ангийг мөн уурын зүхний арматур машинистийн бүхээгийг бэлтгэж байна. Техникийн ажил төдийгүй ойн жилийн онцгой төлөвлөгөөний дагуу галт тэргийн өнгө төрхийг бүрэн шинжилэхээр шийдсэн байна. Уурын галт тэрэгний түлш зөөврийн вагоны будалд ерөнхий чимэглэл дээр мэргэжлийн зураачид КСК дээр Маршал Жуковын хөрөг бүтээсэн уран бүтээлчид ажиллаж байгаа юм а. Ялалтын галт тэрэгтэй урд нь ажиллаж байсан баг хамт олон ажиллаж байна. Өнгөрсөн жилийн буддаг зарим газараа хагарч муудсан байна. Бид цэвэрлэж боловсруулж замаас түрхлээ. Энэ жил арай өөрөөр хийнэ. Концепц нь шинжлэгдсэн юм. Ялалтын 80 жилийн үед зориулсан тусгай дизайн гаргасан. Цагаан өнгөтэй байх бөгөөд төвд нь их орон баримлын дүрслэлийг цоолдураар хийнэ. Трафаретная роспись. Вот так постепенно. Ингэж хараас цагаан руу шилжүүлэн энэ жилийн баярын уур амьсгалыг илүү гэрэл гэгээтэй болохоор зорж байна. Өдөржин шаргуу хөдөлмөрсний эцэст үр дүн харагдаж эхэллээ. 5 дугаар сар хүртэл цөөн хоног үлдсэн бөгөөд зураач уран бүтээлчид Белогорск руу аялаж 2 дахь ялалтын галт тэргийг ч мөн чимэглэхэд бэлэн болжээ. На земли Забайкальский край. Алдаан хотод Брауны гэр бүл бараг 60 жилийн турш хамтдаа хорвоогт болж байна. Тэд өөрсдийгөө Баян гэж нэрлэдэг. Учир нь тэд 3 охин төрүүлж өсгөжээ. Ач зээ 30 нараа анхаарал халамжаар дүүрэн байжулсан бөгөөд саяхан тэдний удамд анхны жичин мэндэлсэн байна. Энэ гэр бүлийн тэргүүний амьдрал бүхэлдээ Якут улстай холбоотой. Харин бага наснд бүслэгдсэн Ленинград хотод өнгөрсөн юм. Владимир Фёдорович бүслэлтийн үеийн амьдрал нүүлгэн шилжүүлэлтийн тухай дурсамжаа манай Якут дахь сурвалжлагч нартай хуваалцжээ. Анна, Владимир Браун хоёр ер зүгээр суудаггүй хоёр. Тэд ийм амьдрал дассан хүмүүс. Энэ хоёрт хийх ажил үргэлж олддог юм. Одоогоор ажил багтааж тунгуудахгүй завгүй өдрүүд эхлэх нь тодорхой. Нэгт Анна Фёдоровна, Владимир Фёдорович нар дүүргийн Ахмадын зөвлөлийн идэвхтэй гишүүд бөгөөд арай хэдэн 7 хоногт олон арга хэмжээ уулзалт болно. Хоёрдугаарт дулааны уйлрал ирэхээр Владимир Фёдорович өөрийн дуртай ажилдаа эргэн орно. Зуны улиралд ихэвчлэн гараажтай ажилдгаа. Эсвэл цаг агаар сайхан байвал байгаль гарна. Одоохондоо хүл гайгүй байгаа болохоор загасчлаад тор тавьчихна. Хавар би ан хийх нь ховор, харин намар бол заавал явна. Над дөвлжөөч байдаг. Владимир Фёдорович 12 настайгаас загасчлал ан гүрөөнд дурлах болж тэр үед түүний гэр бүл Уст Яны дүүрэгт амьдарч байжээ. Ленинградыг бүслэлтээс чөлөөсний дараа тэднийг хойд бүс нутаг руу нүүлгэн шилжүүлжээ. Шүн Ладога нураар гарч байлаа.
Их харанхуй байсан. Машинууд гэрэлгүй явж байсныг санаж байна. Дайсны онгоц нисэж нуурын нөгөө эрэг дээр зенитийн их бүү байрлаж байсан. Бид 9 минут гарч чадсан. Дараа нь хүмүүсийн ярианаас мөс цөмөрч машинууд живж байсан гэж дуулцсан. Харин бид азтай гарчтэй. Владимир Фёдорович нүүлгэн шилжүүлэлтийн үеийн үйл явдлыг тодхон санаж байгаа ч бүслэлтийн үеийн ахуй амьдралын талаар бараг сандаггүй. Тухайн үед тэр 5 настай байжээ. Харин тэр үеийн дурсамжийг ээж ахын түүнд хожим ярьж өгсөн байна. Ээжийн ярьснаар тэдний хашаанд зенитийн их бүү байрлаж, их бүүний анги нэгтгэлийн цэргүүдийг хооллож өгөх үүрэгтэй байжээ. Ладого нуураар явахдаа урдаа хөтөчтэй гэрэлгүй газруудаар тойрч өнгөрдөг байж. Учир нь гэрэл асгал юм бол дайсны бөмбөгдөлтөд өртөх аюултай байсан. Ингээд л тэднийг нуурын цаад тал руу гаргаж чадсан юм байна. 1950-ад оны дунд үед Брауны гэр бүл алдаан руу нүүжээ. Сургуулаа төгсөөд Владимир барилга ухсралтын байгууллагад өрлөгчөөр ажилд орсон байна. Нэг удаа амралтаараа Перм хотод амьдарч байсан төрөл саднуудаа зочлохдоо Аннатай танилцжээ. Хосууд түүнээс хойш бараг 60 жил хамт амьдарч байна. Хайр түнтэйгээ бол овоохот ч хамаагүй амьдарч болно штэ. Асуудал байхгүй. Ахаад олон жил хамт өнгөрөөнө гэж бодож байна. Анна Фёдоровна залуу насаа хүнсний хангамжийн салбарт зориулсан бол Владимир Фёдорович барилгын салбарт өрлөгчөөр ажиллаад дараа нь жолооч болж мэргэжлээ сольжээ. Ажилласан он жилүүдийнх нь уул мөрүүлдсэн тэрхүү газар нутаг тэдний хувьд төрлөх мэт болсон. Одоо ч тэд хот дүүргийнхээ олон нийтийн соёлын амьдрал идэвхтэй оролцдог. Владимир Фёдоровичийг би залуу наснаас нь мэднэ. Тэр угаасаа тун идэвхтэй анхаарал татам залуу байсан. Бүжгийн үдшилэг дээр түүний хар буржгар ус үргэлж гялалзаж байдаг байлаа. Хосуудын үзэж байгаагаар харилцаа ойлголцол бие биендээ уян хатан хандах чадвар нь аз жаргалтай гэр бүлийн том нууц ажээ. Тэд 3 охин төрүүлж өсгөн 4 ач зээтэй болж ач зээгээ нас бит хүргэсэн байна. Харин хэдхэн хоногийн өмнө Владимир Фёдорович Анна Фёдоровнаар жижигтэй болжээ. Бүгд найрамдагт ард улсын нийслэл Бээжин хот дахь Оросын соёлын төвд ялалтын шалгалт олон улсын арга хэмжээ 7 дахь удаага амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үйл ажиллагаа нь эх орны дайн болон дэлхийн 2 дугаар дайны үйл явдлуудад зориулагдсан юм. Тест хэлбэрээр явагдсан энэхүү арга хэмжээнд Бээжинд амьдарч буй олон 10 хятад иргэд болон Орос иргэд тэдний үр хүүхдүүд оролцжээ. Дэлгэрэнгүй дараагийн сурвалжлагаас хүлээн авна. Ялалтын цээж бичихт амжилттай оролцохын тулд оролцогчид зөвхөн эх орны дайны түүхийг мэдээ зогсохгүй, мөн Японы төрөмгийлэл тулдаж байсан хятадын үйл явдлыг ч мэдэх шаардлагатай. Энэ жил тест өмнөх шигээ 25 асуулттай байлаа. Хятадаас оролцсон Чао Вэйчэн 20 он авч төрүүлсэн юм а. Жил бүр ялалтын цээж бичихт оролцдог. Энэ арга хэмжээ надад дайны түүхийг илүү гүн зүй ойлгоход тусалдаг. Гол нь Хятадын Японы төрөмгийлэлд үзүүлсэн эсрүүслийг онцлмоор байгаа юм. Өнөөдөр олон улсын нөхцөл байдал маш төвөгтэй байгаа энэ хүнд үед түүхийн үнэн хатуу байр суурьтай байх нь илүү чухал болсон. Ийм замаар л бид зөв шийдвэр гаргаж зөв үнд зүйлсийг бий болгож чаднаа. Ялалтын цээж бичиг 7 жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээний зохион байгуулагчид анх удаага Москвагаас шууд онлайн холболт хийжээ. Энэ бол зөвхөн дамжуулалт биш, 80 жилийн түүхийг даван туулсан харилцан яриа байлаа. Тэгэхээр ялалтын цээж бичиг 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвхөн Орос улсад төдийгүй дэлхийн олон оронд тэр дундаа Хятадд, Бээжин хотод болон бусад хотуудад зохион байгуулагддаг юм. Энэ жил анх удаа Москвагаас шууд холболт хийсэн. Манай цээж бичиг хурдан болоод өнгөрсөн. Учир нь бид 5 цагийн зөрүүтэй штэ. Тиймээс Москва хожим бичиж таарч байгаа юм. Бид ийм арга хэмжээг зохион байгуулах нь тун ашигтай гэж үзэж байна. Зарим хүмүүст энэ бол сонирхолтой үйл явдал байж болох ч үнэн дээр хүмүүс сонирхолтой байвал энэ нь тэдний түүхээ хайрлаж байгааг харуулж байгаа хэрэг. Тэд эх орноо хайрладаг гэсэн үг. Энэ нь хамгийн чухал юм. Олон оролцогчид өөрсдийн гараар хийсэн үзмрүүдийг танилцууллаа. Жишээлбэл ZIS-5 ачааны машин болон легогоор хийсэн танкууд ч байна. Энд дайны үеийн жинхэнэ захидлуудыг ч үзэх боломжтой. Миний цуглуулгад зөвлөлтийн офицер өөрийн гэр бүлийнхэнд явуулсан утсаар илгээсэн мэдлэгээний баримт байгаа. Үнэхээр их сэтгэл хөдлөлтэй товчтой хэстэй юм шүү. Ийм баримтууд нь сурах бичгүүдээс ялгаатай. Учир нь амьдралыг дэлгэрэнгүй элдв чимэггүйгээр харуулдаг юм. Өнгөрснийг одоотой холбодог гэсэн үг.
Война не отменила музыку. Дайн дажинтайч хөгжим хууртай ард иргэдэнч мөрөөдлөө гээйлгүйгээр нэгнээ хайрлаж нандинсаар байжээ. Оройн соёлын төвийн танхимд баярын тоглолт болсон байна. Больше всего мне понравилась песня. Хамгийн их сэтгэл хөдлөсөн зүйл бол ялалтын тухай дууг бидний Оросын элчин сайдын яамд суралцдаг сургуулийн хүүхдүүд дуулсан явдал юм. Энэ дуу нь бидний дайнгүй, буун дуугүй амьдрахыг хүсэж байгаа тухай юм. Хүүхдүүд түүхэн дууг мэдэх нь нэн чухал гэж бодож байна. Учир нь энэ нь зөвхөн сайхан хөгжим, агуу үгс биш. Харин ч эх орноо хайрлах, бодит эх оронч сэтгэлгээ бөгөөд дахин хэлэхэд хүмүүжлийн чухал үүрэг агуулж байгаа. Который, повторюсь, несет воспитательную роль. Под звуки Дня Победы. Ялалтын өдрийн дууны аян дор үзэгчид болон оролцогчид орон нутгийн сургуулийн сурагчид дэлхийн амар амгалан хамгаалсан баатруудаа хүндэтгэжээ. Энэ орой зөвхөн уран бүтээлч үйл ажиллагаа бус хамтын өдөрш болсон юм. Джин Жихуэй, Си Житян. Хаврын ой модны үнэр шингэсэн автомашинууд, хиймэл оюун ухаантай жипүүд, 2 жилийн дотор цуврал үйлдвэрлэлд ордог загварын концепт машинууд. Энэ бол Автошанхай 2025 үзэсгэлэн юм а. Хятадын авто үйлдвэрлэл яагаад дэлхийн чиг хандлагыг тодорхойлогч болсон бэ? Ухаалаг технологиуд бидний автомашины талаарх төсөөллийг хэрхэн өөрчилж байгаа бэ? Одоо автомашин сонирхогчдын хүсэн хүлээдэг нээлтийн тайз руу хамтдаа аялцгаая. Шанхай олон улсын авто үйлдвэрлэлийн үзэсгэлэн дэлхийд томд орох нөлөө бүхий автомашины арга хэмжээний нэг юм. Энэ жил 1300 компани оролцож байна. Хятадын болон дэлхийн авто үйлдвэрлэгчдийн шинэ загваруудын нээлт, зах зээлд шинээр гарч ирж буй брэндүүд анхны танилцуулга хийж нэрээ тод гаргахыг эрмэлзэж байна. Мэдээллийг сурвалжлахаар 10,000 гаруй сэтгүүлч, блогер хүрэлцэн ирсэн бөгөөд зарим машин дээр хүмүүс ойртохын аргагүй шавсан үзэгдэлж гарч байна. Оросын бизнесмен автоблогер Владислав Мисютик нь олон жил ийм үзэсгэлэнд оролцож байна. Түүнийг гайхшруулдаг зүйл бол зөвхөн шин загваруудын тоо биш гинэ. Энэ жил 100 гаруй шин загвар нээлттэй хийсэн. Харин хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь Хятадын концепт машинууд хэдхэн жилийн дотор жинхэнэ хэрэглээ болж хотуудын гудамжинд гарч ирдэг хурдацсан юм. Би жил бүр ирдгээ. Хятадуудын концепт машинууд үнэхээр хурдан зах зээлд гардаг. Жишээ нь 2021 онд танилцуулсан загвар 2023 онд борлуулалтад гарсан байх жишээ нэ. Урд нь 2000 онд танилцуулсан концепт машин одоо ч үйлдвэрлэлд ороогүй байх нь энгийн үзэгдэл байсан шүү дээ. Шанхай авто дээр Япон, Европ, Америк нэгдсэн улсын бараг бүх томоохон брэндүүд оролцож байна. General Motors-ын бүрэлдэхүүнд багтдаг Америкийн Bentley хятадуудын анхаарлыг татахын тулд маркетингийн онцгой арга хэрэгжилжээ. Тэд 3 удаагийн Олимпийн аварга ширээний тестний алдартай тамирчин Фан Жиндүүнийг шин загварын танилцуулгад урьсан байна. Манай Cadillac тань шиг тун баг хугацаанд хурд авна. Маш тогтвортой. Та яаж чадваа? Нууцасаа хуваалцаач. Дан ганц хурдад найдах хэрэггүй. Гол нь хурдтай ч найдвартай байх явдал юм. Cadillac-ийн зам дээрх тогтвортой байдлын тогтолцоо нь тоолохоор гарч байгаа мэргэжлийн тамирчинтай адилхан юм. Дөрөв дугуйд хурд хүчний гайхамшигыг харуулж магтах хүсэл хүн бүхэнд ойлгомжтой. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл Хятадтай юм а. Зөвхөн өнгөрсөн онд 26 сая машин борлогдож ийм хэмжээний эрэлт байгаа учраас Chery брэнд автомашинуудаа байгаль дэлтгээс гадна хэрэглэгчдэд тухлаг, ийдэг гэдгийг тодорхойлж байна. Харин танк брэндэд сурталчилгаа хэрэггүй. Тэр тусмаа Оросын зах зээлд хүчирхэг хөдөлгүүр, зам голдоггүй чанар, эр шинжтэй гадаад төрхийг нь Орос, Беларусь болон Төв Азийн хэрэглэгчид хэдийн үнэлээд авчээ. Олон хүнийг хаач саадгүй хүргэдэг итгэлтэй анд нөхөр нь болсон байна. Танк брендийг харьяалагддаг Great Wall Motors компанийн үүсгэн байгуулагч энэ үзэсгэлэнд оролцож тус загварыг бүтээх үеийн гол зорилгоо тайлбарласан юм. Жолоодж байгаа хүн бүрт хүссэн сэтгэл хөдлөлөө хүртээсэй гэсэндээ энэ брендийг бүтээсэн юм а. Хамгийн гол нь аюулгүй байдал. Тийм учраас манай модельүүдийг туулалтаас нь шилтгаалan 4 ангилалд хуваадаг юм. Супер бартаад замынх, энгийн бартаатынх, 4 дугуйн майждаг болон хотын 4 дугуйн майждаг гэдэг. Америк нэгдсэн улс 25% гайлын татвар оноос нь ч энэ нь дэлхийн авто үйлдвэрлэлд саад болоогүй. Харин ч Хятадыг чиглэх хандлагыг улам хурцсгасан байж. Үүнтэй Америк нэгдсэн улсын автоцэлбэг үйлдвэрлэгч Borg Warner компани удирдлагууд санал нийлж байна. Хятад бол үнэхээр гайхалтай зах зээл. Сүүлийн 20 жилд хэрхэн өсөж хурдцтай өгснгийг бид бэлхнээ харж байна. Өнөөдөр Хятад дэлхийн номер 1 автомашины зах зээл болсон. Бид энэ хөгжлийн нэг хэсэг байгаадаа бахархдаг.
Энд ирээд л автомашины ирээдүйг мэдэрч болдог доо. Гадаадын мэргэжилтнүүд хятадын автомашины хөгжлийг өндрөөр үнэлж байна. Түүнчлэн тэдний машины найдвартай байдал аюулгүй байдлыг онцлон дурдлаа. Мексикт хятадын олон брэнд байгаа. Жинхэнэ тесрэлт болж байгаа шүү. Great Wall Motors бол Мексикт хамгийн алдартай брэндүүдийн нэг. Тэдний Ора, танк, хаваал зэрэг загварууд манад их явдаг шүү. Өнөө цагийн автоүлдвэрлэлийг дэвшилтэт технологи ухаалаг шийдэлгүйгээр төсөөлөх аргагүй юм. Жишээлбэл машин доторх агаараа цэвэршүүлэн, цэвэр агаар сэнгэнүүлэн хангалах үнэрийг нь хүртэл өөрийн хүснээрээ тохируулж болдог болжээ. Та өөрөө хүснээрээ тохируулж болно. Энэ бол цэцгийн үнэр. Үүнийг жимс навчсны үнэртэй ослуулж болно. Ингээд старт овчийг дараад хитгэн ором хүлээх хэрэгтэй. Хаврын ойшиг үнэрч шүү. Тийм ээ, үйлчлүүлэгчдийн хүслээр хавар, намар, зуны үнэрч бэлдэж өгч болно. Шанхай үзэсгэлэнд гадаад компаниуд ч оролцож байна. Жишээ нь Яндекс компани хятадын автомашин үйлдвэрлэгчдэд Оросын албаны улсын зах зээлд чиглэсэн дижитал шийдлүүдийг санал болгож байна. Яндекс компани хятадын бизнесүүдтэй хэд хэдэн чиглэлд хамтарч ажилладаг. Яндекс авто бол энэ хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх дараагийн алхам юм. Бид жолоочийн амьдралыг илүү тав тухтай, хөгжилтэй, хялбар болгох экосистем санал болгож байна. Энэ бол автомашин зориулсан тусгай Яндекс үйлчилгээний цогц шийдэл юм. Хүчирхэг жип үү эсвэл ирээдүйн спорт машин уу? Төсөв төвлөрсөн гэр бүлийн загвар уу эсвэл тансаг зэрэглэлийн машин уу? Өдөө хатгсан загвар уу эсвэл даруухан бизнес хэв маяг уу? Өнөөдөр Хятад улс ямар ч хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон, ямар ч төсөв таарах автомашиныг санал болгож чаддаг болжээ. Та бүхэнд хүргэх мэдээ энд хүрээд өндөрлөж байна. Ice Global сувгийг үзэж байгаарай. Зөвхөн Монголд төдийгүй хөрш орнуудын үйл явдлыг цаг алдалгүй бид мэдээлэх болно. Тантай ламаа хамт байлаа. Эх 7 хоногт дахин уулзтлаа. Түр баяртай үзэгчдээ.